энерги ярилцах цаг эхэлж байна. Би өнөөдөр Stanford-ийн сургуулийн зөвлөлт арчил үрэлэн авах зөвлөлт Зандан Шадрын хүнтэй ярилцаж байна. Stanford-ийн сургуулийг дүүрхээс өмнө улсын их хурлын гишүүн болон гадаад иргэн сайдаар ажиллаж байсан түүнийд сүүлийн үед судалгааны ажил, ялангуяа зөвлөлт арчил хөгжлийн гарц зэрэг анхаарал татсан мөн хэрэгтэй олон сэдвийг судлах төдийгүй бас олон нийтэд таниулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Ингээд хүрэлцэн танд маш баярлалаа. Танд баярлалаа. Америкийн нэгдсэн улс руу та эрдмийн ажил хөөж явсыг одоо Монголд байгаа юу эсвэл Америкт бас ирж очин байгаа юу? Яг одоо энд Монголд байгаа. Яг энэ одоо цэгээс эхлэе л да. Юу гэхээр таныг одоо эрдмийн ажил хөөж явахаас өмнө болон эрдмийн ажил хөөж ирсний дараахан ер нь ямар хөө өөрчлөлтүүдийг та ажиглаж болох вэ? Ялангуяа нийгмийн эдийн засаг талдаа. За ер нь нийгэм одоо эдийн засаг улс төрийн хүрээнд хямрал гүнзгийрсэн байна гэдэг юм чинь. Тэгээд очихдоо бол би нэг ихтгэлцлийн хямрал гэж дүгнэж байгаа. Улс төрд, бизнест, эдийн засагт ихтгэлцэл, банк санхүүд ихтгэлцэл дороотхын хэрээр эдийн засгийн хямрал, улс төрийн хямрал, за нийгэм эдийн засгийн бүхэл салбаруудад хямрал нүүрлсэн байна. Ихтгэлцлийн талаас ер нь ялангуяа эдийн засаг талаас аваад үзэхлээр ер нь эрг, сүрэг хоёр талаас нь тэнцлээд үзэх юм бол та ямар өөрчлөлтийг харж болох вэ? Ер нь яг эдийн засагт сөрөг талаас нь эхлээд харуул. Одоо бүхэл төвшөнд ихтгэлцэл суларч эдийн засгийн өсөлт унаж хүмүүсийн хадгаламж амьдрал инфляцийн түвшин бүхэл үзүүлэлтүүдээр ингээд унж байгаа надаар хэлэлт бүгд мэдж байгаа. За энэ дотороо бол яг энэ үндсэн шалтгаан юу юм бэ гэдэг дээр зөвхөн ингээд судалгааны дүгнэлтүүдээс харахад Дэлхийн банкны дэлхийн засаглалын индикаторууд үзүүлэлтүүд гэдэг энэ үзүүлэлтүүдээр Монгол улсын энэ нэг 5 үндсэн үзүүлэлт байна. Яагаад эдийн засагт ороод 5 шалтгаан энд байна гэж. Нэгдүгээр нь засгийн газрын үүрэгтэй байдал, government effectiveness гэж индикатор нь. За хуулийн төр дээдлэхээс хуулийн засаг гэж манайд орчуулж rule of law. За авилгалын хяналт. За дөрөвдүгээрт нь одоо хууль зохицуулалтын чанар. Одоо энэ парламент хууль тогтвортой зохицуулалтын чанар. За 5 дугаарт нь энэ засаглалын одоо үр ашигтай байдал. Тэгээ энэ бүх үзүүлэлтүүдээр бол манай гол үзүүлэлт энэ индикаторууд бол байнга буруудаж байна. Жишээлбэл үндсэн хуулиндаа ингээ халтчдаг. Үндсэн хуулийнхаа байгууллагад халтчдаг улс чинь одоо манайсын хөрөнгө оруулалтанд яаж ч гантай зохистой хандахгүй гэж хүн айх шít. Энэ бол хуулийн засаглал, хууль ямар байгаа. Хуульд ороо авах юм бол зөвхөн одоо засаглал нь муу засаглалтай байх юм бол хөрөнгө оруулалт, гадны хөрөнгө оруулалт, бизнес одоо том моохон төслүүд бүгд зогсон байдалд ордог. Чин үндсэн хуулийнхаа байгууллагууд халтчиж байгаа улсууд чинь ийм засаг төр чинь зүгээр адны хөрөнгө оруулалтыг бол нэг өдөр юм ураагаад авчиж болно, газраа хуулиа өрчиж болно, татвараас олчиж болно, тогтоогүй гэж үзэж. Хамгийн гол одоо бүх юм оноод байгаа шалтгаануудыг бол Дэлхийн банкны энэ үзүүлэлтүүдээс 6 үзүүлэлтүүдээр бол уруудж дороодж байгаа нь энэ засаглалын чанарын үзүүлэлт, засаглал, хууль зохицуулалт энэ чанарын үзүүлэлттэй холбогдож тайлбарлаж байна. Эрэг тал нь бол яг зүгээр энэ хямрал бол боломж гэж ядагчлан хүмүүс бас илүү цамаан байдлаасаа салах, улс урлаг байдлаасаа салахыг хичээх, зардлуудаа, үлгэн зардлуудыг хямгадах, энэ хэрээр шилэн дансны ач холбогдлыг ойлгох гэдэг юм уу? Ухаарлын нэг давуу талууд бас болж байна. Маш их эрэгч бай, сөрөгч маш их өөрчлөлт донд бас явж байна л да. Нэгдүгээрт нь төв бүс нутгийн талаас тэр дотоодынхоо эдийн засаг бүтцийн өөрчлөлтийн талаас тэр яг хараад үзэхээр таны бодлоор хаана илүү цаг хугацаа алдаж байна? Эсвэл нэг газараа тойроод байгаа тийм зүйл байна уу? Үр дүн багтаагаар гэсэн үг шүү дээ. Ер нь манай гол шийдвэр гаргах процесс тэр хамгийн том алдаа. Арчил гэдэг бол ард түмний засаглал гэсэн үг шүү дээ. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж үндсэн хуулинд байж байгаа. Гэтэл төлөөлж байгаа байгууллагууд одоо ингээд гадаад бодлогын үүднээс ч гэсэн economic diplomacy ч гэж нэрлэнэ. Одоо ер нь улс баян бол улс аюулгүй. Жижиг томдоо биш. Нэг зөвхөн улс төрийн аргаар хангах гэдэг одоо төмөр замын асуудал, том төсөл ордуудын асуудал доорой 10-20 жилээр бид нэг саацснаасаа тэрний алдагдсан боломжийн өртгөн одоо оюутлогоо молгоо бус том төслүүдээс алдагдсан боломжийн өртгөн
одоо нөхөж болох өртгөөсөө гэхдээ даваа явуучих жишээ тий. Тэгэхээр шийдвэр гаргах процесс бол энэ засаглалын байдлаас шалтгаалаад засаглалын шийдэмгийн ард түмний хүсэл зориг илэрхийлэх чадвар энэ чадхуудаас шалтгаалаад доороод их үцэг эсвэл тойрч эргэлдэх гэж таны томьёолж байгаа тэр байдлууд одоо томоохон төслүүд дээр төмөр замын төслүүд дээр энэ жижиг эдийн засагт нэг 2-3 том төслүүд хэрэгжил араас нь одоо хэдэн 10 том төслүүд цуураад өгчихэд энэ том төслүүд гацчихаар араас нь том орд газрууд нэгдсэн ч хүлээгдэж байгаа юм бид мэдэхгүй шүү дээ тийм ээ. Хүмүүс болгоомжлууд энийг бол зохистой болгоомжлын зохистой хүлээлтийн хондог эдийн засагт байдаг. Хүлээлтийн байдал эдийн засаг ус орцсон нэг болоосоо болж байгаа нь. Үндсэндээ л засаглалын чадвартай бол засаглалын чанар чадвар хариуцлагатай байдалтай бол. Дөрөвний хэлсэн нөгөө хариуцлал манай бас нэг том унж байгаа зүйлд бол Дэлхийн банкны индикаторуудаар үзэхэд энэ хариуцлагын асуудал байна. Хариу өгч чадвар буюу voice and accountability одоо хүмүүс дуу хоолой гаргах болохгүй хөрөнгө оруулагч бай бизнесмэнүүд бай ард түмэн энэ болохгүй байна гэдэг дуу хоолой гаргаж байгаа түүнд хариу өгч байгаа чадвар. Энийг бол хариуцлагын индекс гэдэг. Манай бол хариуцлага гэхээр ерөнхий ойлгохтой. Мэдээлэлгүй мэдлэггүй байгаа нөхцөлд тэр талаас сэтгэлийн хөдлөөр л асуудал томж байгаа. Энэ тэр муухай тавталгаа сайн уу муу гэд SMS-ээр мессежээр асуучаар бол мэддэг байсан чинь нэгийн дараа л ингэж сэтгэл. Харин зөвлөлт гэдэг нь бол зөвлөлдөж учрыг нь болоо ухамсарлаад нэг талаас бас таны хэлдэг зөв амилтын юу гэхээр монголчуудын хувьд бол бас Монгол улсын хувьд дараад үзэхлээр бас нэг талаас тавилан буруу байсан юм болов. Яагаад тэгэхээр үнэхээр л жижиг дунд үйлдвэр маш олон жил ярьсан болохоос биш том бизнесүүдэд хөгжүүлж тэрнийг дагсан маш олон жижиг бизнесүүд бас дагалдаж өгч өстой гэж одоо сэтгэлгээний хувьд бол бас одоо нэг талаас дутуу бодоод байсан юм болов гэж. Нөгөө талаас та бас түрүүнд дурдлаа 5 толгой төмөр зам гэдэг олон тулгамдсан асуудлыг бол таны ярилцлагын үеэр бас хэлжлээсэн л да зөвлөлт арчлалын аргаар шийдсэн бол маш хурдцтай хөгжих байлаа гэж. Чумын гарцсан юун дээр байгаа юм. За ер нь зөвлөлт арчлал гэдэг бол ардын үг гэсэн үг юм аа. Ардын үг гэдэг бол ардын засаглал гэсэн үг юм. Одоо байгаа нь хангалтгүй гэсэн үг. Одоо байгаа нь бол манай төлөөллийн арчлал гэдэг нь. Одоо энэ манай номлоод байгаа төлөөллийн арчлал маань 76 оны төлөөлөөс одоо манай үндсэн хуулинд бид ард түмэн гэж хэлдэг цорын ганц хууль. Энэ хуулинд одоо төрийн бүх эрх мэдэл ард түмний хат байна гэдэг. Ингээд энэ бол ардчилсан засаглалын гол томьёол. Тэрнийг яаж хэрэгжүүлэх юм гэхээр төлөөллөөр дамжуулж 76 гишүүн сонгоод тэд нь ард түмний дуу хоолой болж ард түмнийг төлөөлж засаг эрх хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тэр төлөөллүүд маань эдийн засгийн ашиг сонирхлын бүлэглэлүүд юм уу аль эсвэл фракц бүлэглэлийн сонирхлыг тэргүүнд тавьж байгаа болохоос биш. Зарим талдаа хувийн сонирхол ашиг сонирхлын зөрчил тэргүүнд тавьдаг байгаа учраас яг ард түмний дуу хоолой болж чадахгүй байгаа учраас ард түмнийг дүүцээд төр итгэл буураад одоо хамгийн гол хэмжүүрүүдэнд сонгуулж байгаа байдал. Энэ бүхэн маань одоо өнөөдрийн болоод байгаа хямралуудын нэг гол шалтгаанууд нь болоод байгаа учраас одоо доктортой байдал нь тэгж биднээс ярьдаг нь болоод бүх уран энэ чинь хэрэгжихгүй. Тийм учраас энэ төлөөлөл ярьж байна. Механизм бол тогтолцооны илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх. Яг тэгэхээр мэдээж хүн болгоны мэддэг нэг үг байдаг. Үгээр арчлуулт өгсөн ш. Гэхдээ бодож олсон хамгийн л гайгүй хэлбэрээ гэж. Энэ ч гэсэн бас Монголд илүү дөхөж байгаа. Гэхдээ хэрвээ энээс илүү сайн загвар байж болно гэвэл тэр загвар нь яг юу юм? Өөр нэгэл арчил анх үүснээс ахвал улс төрийн нам арчил хоёр бол байнгын шүүмжил одоо хараал өрөөл дунд. Гэхдээ улам босронгуулгууд ирсэн нэг хэлбэрийн ардын үгийг сонсох хэлбэр. Тэр нь шууд арчлал гэдэг нь болохоор ингээ бүх ард түмнээс асуухаар ард түмэн бол мэдээлэлгүй, мэдлэггүй байгаа нөхцөлд тэр талаас сэтгэлийн хөдлөөр л асуудал томж байгаа. Энэ тэр муухай тавталгаа сайн уу муу гэд SMS-ээр мессежээр асуучаар бол мэддэг байсан чинь нэгийн дараа л ингээ сэтгэл. Харин зөвлөлт гэдэг нь бол зөвлөлдөж учрыг нь болоод ухамсарлаад
ойлгосон ард түмэн за энэ чин дээр юм байна да гэж гол нугатаа шийдвэр гаргана. 95-аар бол ухамсартай ард юу гэдэг нь бол мэдээлэл аваад хоёр талын мэдээллийг зөвхөн нэг талын мэдээлэл ингээд хэвлэл мэдээлэл хэрэглэж ч юм ингээд өмгөгдсөн мэдээлэлээр биш. Яг тэнцвэртэй мэдээллийг аваад харьцуулж одоо нислэж ухаарад тэгээ ухамсар зорилготойгоор шийдвэр гаргахыг л ухамсартай ардын үг буюу зөвлөлдөх ардын үг гэж ардын засаг гэж тайлбарлаж байна. Ярилцлагын өмнө би бас таны өмнө нь өгсөн одоо хэвлэлд өгсөн ярилцлагуудыг уншиж ялаад энэ дотор бас нэг анхаарал татсан зүйл гэхээр Америк нэгдсэн улсад бол та суралцаж ирснийхаа дараахан Монголын ард түмэнд төр итгэлээ алдж энэ бол маш том эмгэнэл юм аа гэж хэлсэн байдаг. Энэ бол мэдээж хатуу мэдээлэл, маш хатуу мэдээлэл. Гэхдээ юу гэдэг чинь одоо улс төрсөн маягаар юм уу эсвэл дангаан зайлны хүчнээс шалтгаалаад 4 жилийн дотор энэ байдал үүсчнээг бол бас нэг талын боломжгүй зүйл байх. Гэхдээ яг одоо ингэж мэдээлэл хийх болсон шалтгаан нь юу юм? Шалтгаан маш энгийн. Судалгааны дүгнэлтүүд жишээлбэл Сант Марл сангийн энэ үгийг хэлхийн тулд Сант Марл сангийн 2015 оны 4 сарын 10-нд гаргасан улс төрийн барометр судалгааны дүгнэлтээс үзэхэд төр дидэх итгэл бол маш ихээр буурч одоо бол сүүлийн судалгааны дүн улам бүр буурсан байна. Тэр үед парламент дидэх итгэл огт итгэхгүй буюу ер нь итгэхгүй гэсэн дүгнэлт нь нийлээж 17%. Ерөнхийлөгчийн институцид итгэхгүй гэсэн итгэл нь 51%. Засгийн газарт итгэхгүй гэсэн итгэл индекс нь 60%. Энэ бол Сант Марл, Максима, MMCG гэсэн 3 судалгааны байгууллагын дүгнэлтийг нэгтгэж үзээд хэлсэн дүгнэлт. Мэдээж өмнөхтэй харьцуулах юм бол улсууд тийм өндөр байдгүй л дээ бас. Японд тэгтээ улс төрийн намуудад итгэл нь маш доогуур байдаг. Улс төрийн намуудад итгэл бол бүр 68% бүр байхгүй болсон. Японд бол улс төрийн намуудад итгэл бол бага байдаг. Тэгтээ төр дэд итгэл нь бол өндөр байдаг. Энэ бол Азийн онцлог. Сант Марлын тэр судалгаагаар 74% нь Монголын нийгэм ерөнхийдөө шудраг бус байна гэж үзсэн байна. Огт шудраг бус байна, ерөнхийдөө шудраг бус байна гэж 74% нийлээд. 4%-ийн 3 нь одоо шудраг бус нийгэм байгуулж байна гэж үздэг шүү дээ. Яг энэтэй холбоотой би зүгээр бас ижил төстэй судалгаануудыг харж үзлээ л дээ. Америкт одоо Wolf-ийн судалгаа гэдээ хийгдсэн ба 2 жилийн өмнө юу гэхээр нийт Америкчуудын нийгмээ та ер нь ямар гэж үзэж байна гэсэн асуултанд эргэтгэж биш. Шудраг бус байна гэсэн судалгаанд бол нийт Америк хамт судалгааны аврагч улсуудын 84% нь сөргөөр хариулсан байна л да. Өөрөөр хэлбэл Монголоос ч илүү гэсэн. Тэгэхээр одоо таны хувьд бол Америкт байсан Монголд байна харьцуулаад үзэхлээр энэ хооронд ер нь ямар ялгаа байна? Өөрөөр хэлбэл Америкчуудын 5 хүн тутмын 4 нь нийгмийн шудраг бус яг таны сая хэлдгээр шүүмжилтэй хандж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь энэ арчлалын ухралтын буюу хямралын буруудах үе тохиож байна гэж бид үзээд байгаа. Энэ индекс өмнө өндөр байсан. Японд ч одоо дэлхийн нийтээр улс төрийн намуудад итгэл арчлал дэх итгэл бол унж байгаа. Арчлалын урт. Энэ бол 30-аад оны Гитлерийн Герман Ваймарын бүгдийн тулс сүнснөр хэлсэн. Яг 40 жилийн дараа 70-аад онд арчлалын 3 дахь ухралт гэж доктор Хантингтон 2 дахь ухралт гэж нэрлсэн тийм том ухралт одоо арчлалын хямрал гэж нэрлсэн тэр үед Хантингтон, Бижинский, Япон, Европ, Америкийн 3 талын хороо гэдэг байгуулагдаад энэ бол арчлалын Watergate-ийн хэрмээр гараад дэлхийд арчлал унсан. Яг 40 жилийн дараа ихад энэ 10-аад оноос хойш арчлалын 3 дахь хямрал гэж. Энэ бол маш олон улсад ийм үлдэх байдал. Одоо ингээл Америкийн сонгуульд Дональд Трамп Хиллари Клинтоны талаар гарч байгаа шүүмжил санал өгөх хувь энэ төр бол дэлхийн нийтээр буурч байгаас юм харж байна. Энэ бол дэлхийн нийтээр байгаа феномен хандлага. Гэхдээ Монгол улсынх нь бол шинэ арчлалын хувьд бол энэ ер нь энэ барууны буюу либерал арчлал буюу одоо хөгжингүй арчлалууд хүртэл бэрхшээлд очиж байна. Арчлалын засаглалны ялангуяа сошиал медиа арчлал ингээ үед одоо арчлалын засаглалын үг өөр бол байгаа учраас зүйлдэх арчлал гэдэг нь тэр барууны арчлалч болохгүй байна. Төлөөллийн арчлал болохгүй байна. Европч болохгүй байна. Тэгтэл яг энэ Азад ингээд эдийн засгийн өсөлтөөр ингээ харахаар Азийн арчлалын онцлог буюу Аз тарин онд. Азад дэлхийн бүх нутгуудын хөгжлийн түвшнээр Аз 5.4% дундчилттай хамгийн өндөр өсөлт. Энэ бол Хятад, Сингапур, Вьетнам тийм ээ арчилсан биш тэрэгтэй улсууд. Тийм учраас Азийн 8 улсыг би харьцуулж судлаад энэ бол Азийн онцлогтой арчлалын загвар гэдгийг Монголд хэрэгжүүлэх ёстой байна гэсэн юм итгэл үнэмшил байна. Одоо дараагийн шатанд Стэнфорд их сургуулиас их сургуулиас элэгний хор тавдрыг хэмжлэх тийм шинэ технологи болж байна.
таны дус Америкийн нэгдсэн улсад маш нэр хүндтэй сургуульд суралцаад ирсний үед бол ер нь суралцсанаараа өмнөх судалгааны ажил хийснээр өмнөх харж байгаагүй тийм зүйлсийг хэр зэрэг их харж. Ялангуяа Монгол улсыг хөгжлийн гарц гэж тавьд ирээд бол маш их хугацаа өгж яллаа шүү дээ. Тэг ер нь арчлалын гайхамшигтны пауз өгдөгтэй ч байдаг гэж боддог. Нэг талаас бас яг таны хэлдэг тэр дэлхийн олон улсын харилцаа одоо энэ хөгжлийн загварын галтгоо гэж нэрлэгдэх Стэнфорд нэг номын сургууль гэдэг утгаараа олон улсын харилцаач тэр галтгоо тэр эрдэмтдийн галтгооноос бусад улсуудаа Африк, Европ бусад улсуудаа харьцуулж харахад бол нэг өөрөөр харагдаж байна. Хоёрт нь бас энэ дотроо байсан үний хувьд алдаа оноогоо эргэлж дэнслэх хүн чинь дандаа тийм төгс төгөлдөр амтан биш гарсан алдаа оноогоо дэнслэх юун дээр алдаа оноо биднийг харах зас залруулах ийм боломжийг олгож ингэж суралцах нахад нэг өөр нэг харьцуулт боломжийг бий болгож байна. Гуравт нь одоо бас энэ арчлалын их загвар гэдэг Америкийн нөхцөл байдалтай харьцуулаад тэр дотор Стэнфордын их сургууль гэдэг дэлхийн одоо шилдэг тийм хөгжлийн загвар сургуулиас харахад тийм технологийн төвшил захиур эндигөөс харахад тэрнээс илүүгээр бас үйл амьдралын дэсэн дээрээс ч их асуудлуудыг харахад бол энэ манай бидний хоорондын талцал тэмцэл утга учиргүй маргаан яг хөгжлийн загварын төлөө биш асуудал төсөнд хүн ярьж маргалдаг тэмцэлдэг энэ байдлууд бол бидний буруу чиг рүү зөөгöd байгаа л санаа зовж ийн юмнуудыг бичээл хэлээл ийм ардын үгийг сонсчих сайн ер нь хэлээд байгаа байна. Ер нь таны хувьд бол одоо зөвлөлт харчил гэдэг ойлголтыг зөвхөн судлах биш бас олон нийтэд нэлээд сурт ажиллагаа ойлгуулах ажлыг бол хийж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд энэ жил хийгдэх ер нь хамгийн гол ажлууд бол юу вэ? Сонголттой холбоогүйгээр. Сонголттой холбоогүйгээр ер нь хамгийн гол ажил саяхан бид нэг ажилд амжилтанд хүрлээ. Монголд одоо элэгний өвчнөр 400 мянган хүн БЦ вирустэй. Монголчууд элэгний хор тавдраа нас баралтаар дэлхийд 1 номерт явж. Дэлхийн номжоос 8 дэх өндөр байна. Янз бүрийн шалтгаан болмоос. Энийг амжилуулахад асар их мөнгө гадаадад зарцуулж байна. Одоо анагаахын ухааны их сургуулийн тооцоогоор одоо 200 сая доллар хадагшилж байна. Эд талтаар зөвхөн имчилгээнд. Энэний дийлэх хэсэг нь бас идэвхтэй холбоотой. Онцлог имчилгээ. Тэгэхээр бид сая энэ зүйлдэх арчлалын гэдэг технологиор бид хилцүүлэг гэсэн. Энэ элэгний өвчлийг яаж багасгах вэ? Энэ дотороо оном сантай хамтраад илгээ хайрлын элэг бүтэн Монгол гэдэг аян болж байна. Тэгээ энэ жилийн бидний хамгийн гол ажил энэ болно. Энэ бол сая бол одоо засгийн газар шаардлага хүргээд сангийн яам за эрүүл мэндийн яам нь бол сангийн яам шийдэхгүй байна. Тэгэхээр сангийн сайд нөгөөд энэ 60 түмний үг юм чи ардын үгийг сангийн сайд түргээд ардын үгийг эрүүл мэндийн спорт яамд түргээд ардын үгийг нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамд түргээд энэний үр дүнд одоо эрүүл мэндийн энэ элэгний энэ харвооны имийг бүрийн эмчилдэг имийг бараг 100% 99% төрөөс даах шийдвэрийг бол төр бол 50% гэж байгаа. Гэхдээ бус газруудтай харагдаад үндсэндээ 100% даах ийм нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Энэ бол зүйлдэх арчил яг газар дээр хэрэгжиж байгаа шиг. Одоо дараагийн шатанд Стэнфордын эмнэлгээс их сургуулиас элэгний хор тавдрыг эмчлэх тийм шинэ технологи болж ирж байна. Энэ бол нөгөө брэнд линк гэж одоо манайх бол тархины гадагшлах урсгал брэнд дрейн энэ гэж маш их болж байна. Манай маш олон чадaltaй залуучууд гадаад гарч байна. Америкт уулзж байна. Энэ брэнд линк гэдэг нь бол тэр гадны улсуудын боломжийг ашиглаад хятад Солонгосын хөгжлийн бас нэг одоо шалтгаан арга нь гадаад байгаа хүмүүсээс мэдлэг мэдээллийг технологиг дамжуулах явдал. Нэг бол брэнд линк гэж нэрлэдэг. Иймэрхүү юмнууд ингээ хийгдээд байх юм бол Стэнфордоос ч байна уу, Харвардаас ч байна уу мэдлэгийг технологиг юм бол технологи шинэ санаа шинэ болтуудыг авчрах юм бол стартап гэдэг чинь шинэ санаа гэсэн үг биш юм. За ингээд их баярлалаа. Бас сонирхолтой тэр зам нийгэмд тустай маш олон ажлуудыг хийж байгаа юм байна. Тэгээд таны ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. За их баярлалаа. Таны ажил ч гэсэн амжилт хүсье.